Сайн байцгаана. Өнөөдөр та бүхэндээ Kaiser Silver загварын утгыг танилцуулъя. Энэ маань хятадын дизайнер Kim Ning-ийн бүтээл байгаа. За хэлбэрийн хувьд бол ийм загас шиг хэлбэртэй. Геометр хэлбэрийн хувьд бол маш зөв тэгшинтэй хийх зот байна. Энэ мөрөн талаас нь ингээ харах юм бол яг нэг тойргийн хүрээ энд багтж байгаа. За эртний хэлбэрийн хувьд бол тусал хэлбэрийн штэ хөнхөр талгаатай. Хөнхөр талгаа ямар давуу талтай гэхээр сахилын утга шиг маш нэмгэн хурц ир гардаг. Аливаа зүйлийг огтлох хэрчгэд бол хамгийн тохиромжтой эртний хэлбэр гэж үздэг. За эртний гангийн марк нь бол CPM S35V гантай. Бариул нь хөнгөн цагааны хайшин бариултай. Түгжээний механизмын хувьд бол liner lock систем байна. За дэлгэх механизмын хувьд бол эрхээ уруугаар ингээд дэлгэгдэнэ. Cis shape-тай дэлгэх механизмтай. За ишин дээр бол энэ паракорд тогтоох зорилттой нүх гаргаж өгсөн байна. Мөрөн талд хуруу халтрахгүйгээр ингээд заримдаа юм хатуу зүйлсийг гэрчгээд ингээд дарддаг тийм. Хуруу халтрахааргүй юм эрчлээс гаргаж өгсөн байгаа. Хавчаар нь бол ган хавчаартай. Ийм утга байна. За утганыхаа хэмжээг хэдүүлээ хэмжиж үзье. За эртний урт бол ойролцоогоор 9.2-3 орчим сантиметр урт. Нийт урт нь 21 см. Ийм утга байна. За тэгээд манай монголчуудын хөргөн хэрэглээ болохоор мах мүлжих хэрэглээнд энэ утга бас нэлээд тохиромжтой. Мүлжийн утганы хувьд бол эртний урт, эрхээ уруутай ойролцоо урттай байвал эвтийхэн байдаг. Энэ нь болохоор яг гарын хөдөлгөөний аясаар удирдахна гэсэн үг. Мах мүлжих ч гэдэм үү, тулан бэлтгэхэд илүү тохиромжтой гэсэн үг. За мөрөн талаас нь харуулъя. Нөгөө талаасаа юм, дотор талаасаа юм байна. За тэгээ манай дээр энэ утга маань ийм дөрвөн өнгөний сонголттой байгаа. Ийм ногоон өнгө байна. Ийм улбар шар өнгө байна. Хар өнгө байна. Хөх өнгө байна. За тэгээд энэ утганы хувьд бол CPM S35V гантай, сайн гантай. Утганы хувьд бол манай дээр маш хямдхан борлуулагдаж байгаа. 240 сая төгрөгийн үнээр борлуулагдаж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.